25 онд бас анзаарч байхад ер нь цоошин одоо юм технологиг бас Монголд нэвтрүүлсэн байна. За ялангуяа одоо биднэрт нөгөө хамгийн их байгаа нөөц боломжоо ашиглаад тий шин төрлийн бас юм бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Капрагийн хувьд яг хэр хугацаанд энэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтээр ажиллав? Оюуны өмчийн патент авах тий энэ бүртгэлтээр бас хэр баталгаажуулалт хугацаа шаардав? За баярлалаа. Бидний хувьд яг 2016 оноос эхлээд үйлдвэрлэлийн бизнес хийж эхэлсэн. За Капрагийн хувьд гэх юм бол бид 2019 оноос эхлээд яг ноолуурын бүтээгдэхүүн дээр гутал хийж болох юмаа гэдэг анх судалгаа гаргаад эхний сампл бүтээгдэхүүнээ ол хийж эхэлсэн. Яг Капра гэдэг брендингийн хувьд бол бид нэр 2025 онд нээлттэй хийгээд тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулаад ер нь ноолуурын бүтээгдэхүүнийг ноолуур гэдэг материалыг яаж ашиглаж болох вэ? Ямар одоо гадна талын материалуудтай хайлж болох вэ гэдэг энэ нөгөө туршилтуудыг хийж зах зээлд таниулж эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нэр 24 сая гаруй толгой ямаатай байна. Тэгэхээр энэ байгальд ямар нөлөө үзүүлээд байна уу гэхээр бидний нөгөө цөлжилт гэдэг хамгийн том асуудлууд үүсчихэж байгаа тийм. Тэгэхээр нэгэнт бид нар бизнес хийж байгаа бол эргээд энэ цөлжүүлэлт байгаль дээлтэй үн цэнийг бүтээсэн ийм одоо ажлыг хийх ёстой байна гэж одоо үзээд энэ Капра брендийг бол бид нэр яг цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа одоо бүтээгдэхүүн юм а гэдгээ бол аль бие ёсоор ингэж зарлж анх бол энэ брэнд ингээ таниулсан. Тэгэхээр ноолуурын бүтээгдэхүүнийг яг ингээ шинэ ноолуур худалдаад аваад авах тусмаа энэ талтаа нөгөө ямааны тоо толгой өсөд идэг, ихсээд идэг тийм. Тэгэхээр энэ хоёрыг яаж балансжуулж болох вэ? Бид нар байглаа ч гэсэн хайрламаар байна, эргээд ноолуураа ч гэсэн ашигламаар байдаг. Тэгэхээр энэ хоёрыг балансжуулахын тулд бид нар recycle буюу дахин боловсруулсан ноолуур гэдэг зүйлийг ерөөсөө бид нар анх ингэж ашиглах ёстой юм байна. Энийг зах зээлд нийлүүлэх ёстой юм байна. Магадгүй энэ өөрөө бүр олон улсын ингээд юм одоо үйл ажиллагаа болох боломжтой юм байна гэж харсан. Тэгэхээр бидний хувьд бол дөнгөж шин самсаа одоо ингээд ноолуурыг үйлдвэр дээр одоо ингээд зөндөө алхахаг аяглууд байдаг те ноолуурын одоо үлдэгдэл байдаг. Мөн бидний өдөр тутамдаа өмсдөг одоо өмсөд хэрэглэхээ байлцсан. Магадгүй танд одоо гэрт ингээл өмсөхгүй хид хідэн ноолуурын хувцас байдаг штэ. Тэрийг дахин боловсруулаа караширдаа те тэгээ шинэ ноолууртайгаа нийлүүлээд ингээд цаашид үйл ажиллагаандаа ашиглаа явах юм бол энэ өөрөө байгальд оруулж байгаа залуучуудын те байгальд оруулж байгаа бизнесийн үн цэн юм а гэж үзсэн. Тэгээ тэр утгаараа манай Капра брендийн ноолуур 50% нь яг цэвэр ноолуур ашигладаг, 50% нь тодорхой хэмжээгээр дахин боловсруулсан ноолуур ашигладаг. Ингээд тухайн хоёр ноолуурыг бол бид нар ингээ хойлоод хувцсны дүүргэлт хувцс. За тэгээд ер нь ашиглаж болох бүх материалдаа бол ингээд ашиглаа явдаг ба. Дулаан хадгалах тийм одоо тусгай технологиг боловсруулж байна гэдэг чинь. Тэгээд монголчин өөрөө нөө эрсдэл суур амьсгалтай зун нь маш өндөр халдаг тийм. Өвөл нь болохоор бараг хасах 45 хэм хүрдэг. Ер нь одоо Монголын нөхцөл тохиромжтой бүтээгдэхүүн яг юу байж болох вэ? Ноолууртай хамтд нь холц одоо болгоод дулаан хадгалах эсвэл одоо дулаан уйлрал бас хэрэгжилж болохоор ямар бүтээгдэхүүн байж болох вэ? Тэгээ ноолуурын материалын одоо онцлог гэх юм бол ноолуур өөрөө нөгөө нэг юм утас нэг дэм материал болчдөг. Тэгэхээр бид нар нөгөө хувцсны дүүргэлтэнд ашиглах гэдэг. Тэгэхээр тэр нэг дэм материалыг яаж 3 дээр ч юм уу те оруулах боломжтой вэ гэдгийг бас бид нар судалж агаад боол буюу бөмбөлгийн хэлбэр байж болох юм байна. Нөгөө талдаа илүү нөгөө corporate загвар дээр бол pattern хэлбэрийн материал ашиглаж болох юм байна гэд ер нь ашиглаа явж байгаа. Яг бидний одоо Монголын эрсдэл суур амьсгалд таарсан одоо бүтээгдэхүүн гаргахын тулд нэлээ юм дулаахан хөнгөн тэгээ мэдээж нөгөө бид нар бас гоё ганга харагдмаар байна шүү дээ тий. Тэрэндээ таарсан юм хөвсгөр байхын тулд бид нар боол буюу бөмбөлгөн хэлбэрийн ноолуураа гүйс даавантай хойлоод ер нь 50-50% ингээд холцтойгоор хойлоод тухайн одоо гадуур хувцсны дүүргэлтийн материал хийж байгаа. Олон улсын зах зээл дээр борлуулахад хэр одоо яаж хүлээж авч байна? Одоо шинэ олон улсын сая одоо томоохон нөгөө загварын 7 хоногуудыг харахаар бүх брэндүүд л ямар нэгэн байдлаар уур амьсгалтай дэлхийн одоо дулаарлч юм уу өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлын эсрэг одоо ямар нэгэн тийм компанитай ажил слоган одоо тиймэрхүү юмнууд төвшүүлж ах шиг байна. Та бүхний яг одоо энэ олон улсын зах зээл дээр нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүд дээр хамтарч ажиллах брэндүүд санал байна уу? Капра гэдэг брендийн гол үнц нь бол бид нар хувцс
одоо гадуур хувцас үйлдвэрлэхээс илүү бид нар материалын шинж чанар буюу материал нийлүүлэлтэн дээр бол гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн том брэндүүд те танай хэлснээр яг байгаль орчин за ингээл ногоо хөгжил гээл нэлээд л одоо тэр хандлага руу явж байна. Тэгэхээр Капрагийн хувьд ч гэсэндээ нөгөө цөлжилтийн эсрэг тэмцэж нийгэмд үн цэнийг бүтээхийн тулд ингээд анханасаа бид нар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр утгаараа бол бид нар одоо том брэндүүдтэй ялангуяа хайкинг төрлийн брэндүүдтэй бол уулзалтуудаа хийгээд эхний шатны гэрээнүүд бол явж байгаа. Тэгэхээр энэ нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар дэлхийн том хайкинг брэндийн хувцсны дотор талын ялгаагүй дүүргэлтийн материалыг одоо Монгол наалуурыг одоо нөгөө 3D материал болгосон тэр материалаараа ингээд дүүргэлтийн материал болгоё гэдэг ажил дээр бол нэлээд сайн ажиллаж байгаа. Энэ яагаад ингээд хурдцтай сайн яваад байна уу гэхээр нэгдүгürt нөгөө Монгол ямааны наалуур өөрөө илчлэг өндөртэй одоо цаанаа нэг юм сүнслэг материал нөгөө талаараа брендингийн өөрийнх нь нөгөө үнцийн одоо утга учир нь өөрөө цөлжилтийн эсрэг тэмцэж байна те магадгүй бид нар ганцхан Монголын цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа ч гэсэндээ Монголыг хүрээлээд байж байгаа тэр тухайн олон улсуудад энэ өөрөө амар том хүчтэй нөлөө үзүүлж байгаа л да. Тэр утгаараа бид нар яг энэ материал нийлүүлэх тал дээр илүү голчилж анхаарч байгаа. Тэгээ энэ утгаараа бол одоогийн байдлаар бид нар 2 гэрээ хийцэн байгаа. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүний доторх материалыг бол Монгол ноолоор байяа. Тэгээ Монгол ноолоор байхдаа мэдээж тэр нөгөө нэгдийн материалыг бид нар одоо тэр шинж чанарыг нь өөрчлөөд дүүргэлтийн материал болгоё гэдэг дээр бол ажиллаж байгаа. Нөгөө түүхийн эдийн чанар бүс нутгуудад харилцан адилгүй байдаг шүү дээ. Таны хувьд яг юу гэж бидний хувьд болохоор илүү нөгөө хувцсны дүүргэлтийн материал дээр ажилладаг учраас яг одоо нарийн ширхэгтэй цагаан гэхээс илүү яг нийтлэг байдаг өнгийн одоо наалууруудыг авч ашигладаг. Энэ жилээс эхлээд бидний хөгжүүлэлтүүд бас арай өөр бүтээгдэхүүн дээр явж эхэлж байна л да. Жишээ нь нөгөө бид нар байнга дасгал хийдэг болсон, йог хийдэг болсон те. Тэгэхээр энэ одоо хүний амьдралын өдөр тутмын амьдралын энэ хөвшилд тааруулсан бүтээгдэхүүнүүдийг бас бид нар хийх ёстой юм байна л да. Тэгэхээр йогийн хувцас хийхэд, дасгалын хувцас хийхэд илүү нөгөө зүүн тал руугаа чиглэсэн ноолоор юм уу те илүү ингээ урт нарийн ширхэгтэй магадгүй цайвар өнгөтэй ноолорууд хэрэгтэй учраас бид нар ингээд ер нь бол байж болох өөрсөндөө хэрэгтэй ямар л ноолоор хэрэгтэй байна. Тэрнийхээ дагуу 100 аймагаас авах хэрэгтэй бол 100 аймагаас авч байгаа, баруун бол баруун гэх ингээ ер нь хайлаад явж байгаа да.